마삼점에 싫어 바르 제 마예면가 난게고 소소정리 이시신 뜻은 자외 염로 차차 대하다 가대 바라 상거된 부대에서 대하다 가대 바라 상거된 부대에서 대하다 가대 바라 상거된 부대에서 년도시고서는 근신이지 니시전세 강에 단돌아 편바잖아 람시 지전도 자와가 간다야는 담배 토노 넘버군데 나선데 년도전조 선배소저 상제진의 юм달라 차자로 가게 된전저와 중각원매버 잼매버 차범매버 당매버 원매버 점매버 타제되면这半年시시된 서버 상제 만남제 담바달라 차자로 야다 가게 투자로는 아주제냐 담배신데 뜻을 고통달라 차자로 야다 다리 өнөөдөр Солонгосын сүсгтнүүдийн хүсэлтээр энэ номын айлдуур явагдаж байгаа 8 айлдуурын 2 дахь өдөр болж байна. За Азийн улс орнуудад бол ихэнх улс орнуудад бол бурхны шашин дэлгэрсэн Шри-Ланка, Бирм, Тайланд, Камбож, Хятад, Япон, Солонгос, Монгол, Төвд, Оросын харьяалд байгаа. Олон нутгад улс оронд бол бурхны шин дэлгэрсэн юм аа. За энэ бол бурхны шин бол шинээр дэлгэрж байгаа юм биш ээ. Энэ бол эцэг өвгдөөс уламжилж ирсэн уламжилт шашин юм. За миний хувьд бурхны шашны сургаал номлолыг бол учир шалтгааны үүднээс нь ойлгон авч өөрийн сэтгэлдээ өөрчлөлт оруулах ийм зорилготой юм а гэж байнга хэлдэг. Тийм учраас бурхны шашны ном сургаалыг дагдаг бурхны шинтэн хүмүүс бол энэ бурхны шашны ном сургаалыг ойлгож мэдэж явах нэг чухал юм. Эцэг их маань бурхны шинтэн өвгд эзүүд маань бурхны шинтэн байсан. Энэ төдийхнөр нь эцэг өвгүүд маань бурхны шин шүтжсэн гэдэг уламжил төдийхнөр хандаж болохгүй. Хамгийн гол нь өөрөөсөө нэг сайн мэдэж явах нь чухал юм. За би 21-р зууны бурхны шинтэн байх ёстой гэж байнга хэлдэг. За 21-р зууны бурхны шинтэн хүн бол тодорхой ойлголттой бурхны шиний талаар тодорхой ойлголттой байх ёстой. За жишээл өөр хүмүүс бурхны шин юуг номлодгийн бэ гэж асуух үед бол тэр даруйд нь тайлбарлаж өгч чаддаг байх ёстой. Суур мэдлэг юмс үзэгдлийн мөн чанар мөн түүнийг гэгэрлийн мөр тэгээд түүнээ гэгэрл гэж юу болох вэ? Энэ бүгдийг сайн тайлбарлаж өгөх ёстой. За тэгээд хотгтын дөрвөн үнний 16 юм онцлог байдаг. 16 онцлог тус бүрээр нь нэггүй сайн ойлгож авч бусад тайлбарлаж өгдөг байх ёстой. За бурхан багш бол гэгэрэл хөрөх арга замыг заасан хуургууд бол гэгэрэл хүрэхэд бидний нөхөр болдог. Гол аврал нь бол ном юм аа. Бурхны айлцсан ном сургаал юм. За тэгээд ном дотроос бол ишлэлийн ном буюу тэр ном сурвалжийг их сурвалжийг хэлж байгаа биш. Хамгийн гол нь тухайн их сурвалжийг үз судлаад өөрийн сэтгэл төрж байгаа тэр эрдмийг хэлж байгаа юм аа. Тийм учраас хотгтын дөрвөн үнэн дотор бол 20 үнэн гэдэг 20 үнэн байдаг. За энэ 20 үнэн бол жинхэнэ гэгэрлийг хэлж байгаа юм аа. Тийм учраас 20 үннийг мэдэхгүй бол 20 үннийг мэдэхгүй бол номд мөргий гэж номдор мөргмүү гэдэг энэ аврал одуулах нь бол бүрэн гүйцэд болж чадахгүй юм.
20 үннийг мэдхийн тулд бие үгэн онолыг одоо ойлгосон байх шаардлагатай. За бие үгэн онолыг одоо ойлгож авч чадах юм бол дараад нь одоо тэр 20 үнний одоо ойлголтууд бий болж чадна. 20 үнэн дотор бол 4 онцлог байгаа. 20%, амарлангуй, гайхамшигтай, машид гаргагч гэсэн одоо юм онцлогуд байдаг. Эдгээр онцлог бүрийн одоо бүрэн гүйцэд ойлгож авч чадах юм аа. Тийм учраас одоо бид хотгодын 4 үнэн болон тэдгээрийн одоо 16 тэр одоо ялгаа 16 онцлогуудыг бүгднийг нь одоо сайн мэдэх хэрэгтэй. Энийг шууд ойлгож авахд бол хэцүү. Гэхдээ одоо сайн ойлголт авч бол чадна. Ойлгож авах боломжтой. Тухайн ойлгож авсан зүйлийг өдөр болгон одоо ингэж төвлөрөн одоо бясалгаж аман одоо нэгтэл судлан одоо бясалгах ийм одоо зарчмуудаар сайн ойлголт авч авах хэрэгтэй. Үнэхээр одоо сайн баттай сайн ойлголт авч чадах юм бол бидний сэтгэлд нэг одоо сэтгэлд туршлага өөр ойлголт одоо өөр одоо сэтгэл маань өөрчлөгдөж эхэлнэ. За бие үгэн онолыг бол бие үгэн одоо ойлголтыг бие үгэн одоо ойлголтыг тайлбарласан Наландагийн одоо олон эрдэмтдийн ном зохиол байгаа. За олон одоо бурхан багшийн айлдвар дотор адил бос олон сургаалууд байгаа. Эдгээр адил бос одоо ном сургаалыг дагаж өөр өргөн ухааны олон одоо үзэл онолууд бол бэлгэрсэн. За хувь хүний хувьд одоо бурхан багшийн одоо айлдвар сургаалыг судалж үзээд ингээ янзаар одоо олон янзаар айлцсан ном сургаалыг үзэж судалж ойлголт өөрийн одоо ойлголтыг одоо авдаг. За ингээд буддийн гүн ухааны хамгийн одоо доод түвшний өрмөц өгүүлэгч гэдэг юм уу өрмөц өгүүлэгчийн одоо үзэл онолууд байдаг. За энэ үзэл онолуудыг бол одоо нарийн судлаад үзэх юм бол судрын амьхтны үүднээс энэ нь одоо ийм алдаатай байгааг мэдэж авч чадна. Судрын амьхтны одоо тэр үзэл онолыг сэтгэл дээд одоо түвшний сэтгэл төдийдний үзэл онолын байр сууриас ингээ үзэх юм бол бас одоо энэ алдаатай буруу зүйлүүдийг бол одоо мэдэж авч чаддаг юм аа. Ингээд сэтгэл төдийдний үзлийг одоо төв үзлийн одоо үүднээс улам гүнзгийрүүлэн одоо судалж үзэх юм бол тэдгээрийн одоо алдаатай буруу одоо ойлголтуудыг бол нисаж чаддаг. Тийм учраас одоо буддийн гүн ухааны одоо энэ олон төвшний одоо энэ үзэл онолууд бол дээшгээ явах тусам улам гүнзгийрч байдаг юм аа. За ингээд өнөөдрийн одоо номын айлдвар бол одоо бэлгүүний зүрхэн судрын одоо ийм айлдвар байгаа. За мөн одоо бэлгүүний зүрхэн судартай хамт одоо мөрийн гурван эрхэм мэдээ номыг одоо тайлбарлана. За бурхан багш анх дахь номын хүрдийг айлдах үедээ бол одоо хотгодын 4 үнийн сургаалыг айлдсан. За энэ мөн одоо энэ үед бол одоо Винан сургаалыг одоо айлдсан. За тэгээд анхны 5 шавьдаа бол одоо шамтав хувцас ингэж өмсөх хэрэгтэй гэж одоо ингэж айлдсан юм аа. За эндээс эхлээд бол одоо Ховргийн аймгийн эхлэл тавигдсан. За бурхан багш одоо шашны одоо эзэн болоод шашны одоо энэ бурханы шашны одоо эзэн бол тэргүүн болж одоо ингэж хотгодын одоо аймгийг эхлүүлсэн байгаа. За тэгээд энэ Винан одоо сургаал нь бол одоо Таиланд, Шри-Ланк гэх мэт энэ улс орнуудад бол одоо маш нарийн одоо дэгжээг яг түүний ямар нарийн дэгжээг гаргасан одоо түүний дагуу одоо ингэж явж байгаа. Бурхан багш ер нь бол гутал өмсдөггүй байсан, одоо дандаа хөл нүцгэн морилдог байсан. Яг одоо үүнтэй адилхан эдгээр улс орны одоо лам хуургууд бүгд адилхан одоо гутал өмсөхгүйгээр ингэж морилж байгаа. За ингээд Ховргийн аймаг бол одоо ингэж эхэлсэн юм аа. За тэгээд пали уламжлалын одоо пали уламжлал бий болсон. За ингээд Дистралийн үүднээс аваад үзэх юм бол бурхан багшийн одоо пали уламжлалыг дагаж байгаа шавнар бол бурхан багшийн одоо ууган шавнар юм аа. Таиланд, Бирмийн
одоо лам хуургууд бол бурхан багшийн одоо ахмад шамнар юм. За ингээд түүний дараагаар бол Наланда хийд байгуулагдсан. За энтхт одоо Наланда хийд байгуулагдсанаар бол одоо энтхт бурханы шин маш хүчтэй дэлгэрсэн. За тэгээд энэ Наландад бол одоо Ширвэний буу тэргүүтээ одоо энэ бурхан багшийн одоо энэ санскрит уламжлалын ном сургаалыг одоо үзэж судалж эхэлсэн юм аа. За тэгээд Наланда уламжлалын онцлог нь бол одоо учир шалтгааны одоо үүднээс энэ ном сургаалыг үзэж судалдаг юм онцлогтой. За одоо судалгаа хийж одоо маш их судалгаа хийдэг одоо ийм уламжлал юм. Бурхан багш одоо айлцсан алтны одоо дархан хүн алтыг хэрхэн одоо шинжиж судалдагтай адилхан одоо миний сургаалыг үзэж судлах хэрэгтэй гэж одоо бурхан багш өөрөө ингэж айлцсан. Тэм учраас одоо өнөөдрийн одоо энэ бурхан багшийн одоо айлцсан бэлгүүний зүрхэн судар бол одоо 2 дугаар номын хүрдэг үед бэлэг бармадын сургаалыг одоо үед айлдагдсан одоо ийм ном юм аа. За 3 дахь номын хүрд нь бол одоо сайтар ялгсан одоо судар гэх мэт ийм номнууд байдаг. За төв үзлийн үүднээс харахад бол 3 дугаар номын хүрд нь бол за 3 зүйлийг одоо тодорхойлоод 2 нь одоо мөн чанараараа бүтсэн, нэг нь одоо мөн чанараагүй бүтээгүй гэж одоо ингэж тайлбарладаг. За үүнийг ингээд төв үзлийн үүднээс аваад үзэх юм бол энэ нь бол буруу юм аа. За тэгээд 3 дахь номын хүрдийн одоо ном сургаалыг дагаж сэтгэл төдийдний одоо үзэл онол бий болсон юм. За тэгээд бурхан багш 3 дахь номын хүрдийг айлдах үедээ бол гадаад юмс одоо үзэгдэл материалын төвчөнд одоо байхгүй гэж одоо ингэж айлдсан. За тийм учраас одоо сэтгэл хөдлөлтний үзэл онолоор бол одоо гадаад юмс дотоод сэтгэл хоёр бол одоо тусдаа байхгүй гэж одоо ингэж үздэг нь бол одоо тэр сэтгэл хөдлөлтний одоо хамгийн эцсийн одоо гол үзэл судалдаг ийм үзэл судлах ёстой ойлголт нь юм. За хэрвээ одоо энэ хэдийгээр ингээд одоо сэтгэл төв үзлийн үүднээс ингэж няцаагдах боловч одоо сэтгэл хөдлөлтний одоо байр суурьаас аваад үзэх юм бол энэ нь одоо бидний дотоод одоо уур хилэн хүсэл шуналыг одоо дарах ийм одоо ерөндөг болох юм боломжтой. За тэгээд гадаад юмс үзэгдэл одоо мөн чанараараа бүтээгүй дотоод сэтгэлж одоо мөн чанараараа бүтээгүй энэ хоёр одоо тусдаа байхгүй гэж одоо ингэж тайлбарладаг. За энэ нь бол одоо юмс үзэгдэл одоо материалын төвшөндөө байхгүй гэдгийг одоо гаргаж байгаа юм. Төв үзлийн үүднээс аваад үзэх юм бол одоо юмс бүхэн бүгдээрээ хоосон чанартай. Гэхдээ энэ нь огт байхгүй гэсэн үг биш ээ. Яагаад байхгүй гэж байгаа юм бэ? Хоосон чанартай. Яагаад хоосон байхгүй гэж байгаа юм бэ гэхлээр түүний одоо мөн чанарыг ирж хаяад үзэх юм бол олдох зүйл байхгүй юм аа гэж одоо ингэж тайлбарладаг юм аа. Тэгэхээр тухайн одоо юмс үзэгдэл бол одоо огт хоосон чанартай гэдэг нь бол огт байхгүй гэсэн үг биш ээ. Ирж түүний мөн чанарыг ирж яагаад олдохгүй байгаа боловч томьёолын төдөд бол байгаа юм аа. Томьёолын төдөд одоо түүнийг одоо томьёолын төдийхнөр бол одоо байгаа гэж үзэх ёстой. Огт байхгүй гэж үзэж болохгүй гэж хэлдэг. Энэ нь бол одоо сэтгэл төдийдний гадаад материалын зүйл байхгүй гэснийг бол няцааж байгаа юм. За тэгээд үнэхээр одоо гадаад юмс үзэгдлийг одоо өөрийн мөн чанараараа бүтээгүй, өөрийн эрхээр бүтээгүй гэж одоо гэдгийг ойлгоод авчих юм бол бидний сэтгэлд өөрчлөлт гарах нь бол тодорхой юм. За энэ нь бол одоо шинжлэх ухааны квант физикийн онолд одоо тайлбарладаг энэ ойлголтын үүднээс нь ч гэсэн одоо бид нар энийг ойлгох боломжтой. За ингээд бэлгүүний зүрхэн судрыг бол өчигдөр нэлээд техник хэсгээс нь бол нэлээдгүй тайлбарласан. За ингээд эхний хэсэг дээр бол 5 цогцыг ч одоо мөн чанараар нь мөн чанартай хоосон гэж харах хэрэгтэй гэж одоо ингэж альцсан баг. За энэ бэлгүүний зүрхэн судар дотор энэ 5
таван цогцсогч гэдэг ч тодорхойлт одоо ингэж орж ирдэг нь бол Япон хэлний одоо бэлгүүний зүрхэн судар дотор байхгүй байгаа. Япон хэлний энэ бэлгүүний зүрхэн судар ном дотор яагаад байхгүй гэхээр энэ бэлгүүний зүрхэн судар нь хятад хэлнээс одоо орчуулагдсан юм аа. Хятад хэлний одоо бэлгүүний зүрхэн судар дотор энэ ч тодорхойлт бол байхгүй. Төвд хэлний одоо төвд хэлэн дээр орчуулагдсан бэлгүүний зүрхэн судар дотор бол энэ бол байгаа. За тэгээд санскрит одоо санскрит судлалын одоо эрдэмтнээс ингээд асуух үед яг санскрит хэлэн дотор энэ таван цогцыг ч мөн чанараа гэж одоо энэ ч тодорхойлт орж ирсэн байгаа. За тэгээд энийг одоо юу гэж тайлбарладаг вэ гэхээр анхдугаар номын хүрдийн үед бодголын одоо мөн чанарыг байхгүй гэж одоо айлдсан. Хоёрдугаар номын хүрдийн үед бодголын мөн чанар байхгүйгээр үл барам одоо түүний нэрийтгэл болсон одоо таван цогцсон ч одоо мөн адилхан одоо мөн чанартай байхгүй юм а гэдэг энэ ойлголтыг өгж байгаа юм а. Тэм учраас өөр өөрсдийн одоо та бүхэн өөр өөрсдийн одоо уламжлалт одоо энэ үзэл одоо уншилгаа унших нь бол зөв юм. Гэхдээ одоо энэ дээр энэ ч тодорхойлтыг одоо оруулах юм бол ойлголт авах одоо арай илүү одоо чухал байгаа юм аа. Тэм учраас одоо энэ их сурвалж одоо ном судлалыг одоо их сурвалжийг одоо сайн судлах нь бол ийм чухал юм аа. За тэгээд энийг би ингээ одоо оруулчвал зүгээр юм ч тодорхойлтыг оруулал зүгээр юм болов уу гэж бодогцсон. За мөн чанараараа хоосон гэдэг одоо ийм үг бий. Энэ юм одоо их гарч ирж байна. Аливаа юм үзэгдэл бүхэн бүгдээрээ одоо тухайн зүйлд одоо нэг өөрийн гэсэн одоо мөн чанар байх ёстой. За тэгээд шалгадаг ухаан гэж байгаа. Шалгадаг бус ухаан гэж одоо шалгадаг бус гэдэг. Шалгадаг ухаан бус гэж одоо хоёр ангил хоёр зүйл байдаг. За оюун аливаа нэгэн одоо оюун ухаан шалгадаг ухаан болж гинүү үгүй гэдэг нь тухайн зүйл одоо өөрийн одоо тэр үзэж судалж байгаа тухайн зүйлийг үнэн зөвөөр нь ойлгож авч чадж гинүү үгүй гэдгээс нь одоо шалтгаална. За шалгадаг ухаан бол одоо сэтгэл хөдлөлтөн болон төв үзлийн түвшинд бол адилхан ойлголттой. Одоо энэ хоёр одоо гүн ухааны түвшинд бол одоо адилханаар үздэг. За сэтгэл хөдлөлтний хувьд бол одоо гадаад юмс үзэгдлүүд үзэгдэж байгаа шиг одоо байхгүй юм аа. За гадаад юмс үзэгдлүүд бол өөр одоо материалын түвшинд байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ нь бол одоо материалын түвшинд угтаа бол одоо материалын түвшинд байхгүй юм аа. Хэрвээ одоо тухайн одоо зүйлийг тодорхойлох одоо оюун ухаан байх юм бол тэр зүйл байна. Тухайн зүйлийг тодорхойлох оюун ухаан байхгүй бол тэр зүйл нь байхгүй гэж одоо үздэг. За тийм учраас оюун ухаанаас тусдаа одоо дүрс дуу гэх мэт одоо ийм юмс үзэгдлүүд бол байх боломжгүй гэж үздэг. Төв үзлийн үүднээс бол аваад үзэхэд за төв үзэл дотор бол хоёр ялгаа байгаа. Томьёолын төдөд одоо юмс өөр томьёолын төдөд байгаа. Томьёолын төдөд ч байхгүй гэж одоо ингэж үздэг ийм хоёр янз байгаа. За тэгээ томьёолын төдөд байгаа гэж үздэг нь бол одоо бидэнд одоо үзэгдэж байгаа шиг одоо томьёолын түвшинд оршиж байна гэж одоо ингэж үзнэ. За тэгээд одоо төв үзлийн хамгийн одоо дээд түвшний одоо хэтрүүлэгч төв үзэлтний онолоор үзэхэд бол юмс бүхэн томьёолын төдийд ч одоо байхгүй хоосон чанартай юм а гэж одоо тайлбарлана. За хотогт нагарж унаан одоо үзэл онол бол одоо хотогт нагарж унаан үзэл онол бол одоо төв үзлийн хэтрүүлэгч одоо төв үзлийн онол юм. За энэ бол одоо бурхан багшийн айлдварын одоо гүн бурхан багшийн айлдвар сургаалах хамгийн эцсийн таалал юм аа. За
бэлгүүний үндэс номон дотор одоо бурхан хотогт гарч байгаа энэ тухай одоо хальтсан. За мөн одоо Будда Балида гэх одоо ловон Будда Балида бэлгүүний үндэс номод одоо тайлбар хийсэн байдаг. Хэрвээ юмс бодоо өөрийн мөн чанараараа бүтэх юм бол тэр нь бол одоо шүтэн барилдаж одоо гарах одоо шаардлагагүй болно. Ягаад гэвэл өөрийн одоо мөн чанараараа бүтсэн гэж. Тэгээ юмс үзэгдэл бол нэг бол одоо бусдаас хамааралтайгаар одоо бүтэж бий болно. Нэг бол бусдаас хамааралгүйгээр одоо бүтэж бий болох шаардлагатай. За төв үзлийн одоо хэтрүүлэгч төв үзэлтний онолоор бол одоо юмс бүхэн бүгдээрээ бусдаас хамааралтайгаар бусдтай шүтэлцэж одоо бий болдог учраас өөрийн мөн чанараараа бүтэх боломжгүй гэж тайлбарладаг. За бидний одоо мэдрэхүйн одоо эрхтний мэдлэлд бидний оюун ухаанд үзэгдэж байгаа юм бүхэн бүгдээрээ одоо байгаа мэтэр одоо харагдаж байгаа. Эдгээр бидний нүдэнд нь үзэгдэж байгаа тэр юмс бүхэнд бүгдд нь бол одоо өөрийн гэсэн мөн чанар байгаа. Хэрвээ тухайн мөн чанар нь үнэхээр бүтсэн өөрийн мөн чанар нь одоо үнэхээр одоо бодиттой үнэхээр бүтсэн байх юм бол түүнийг одоо судлаад үзэхэд тэр нь тодорхой ямар нэгэн одоо байдлаар одоо тодорхойлогдох одоо ямар нэгэн байдлаар тэрийг одоо олох боломжтой. Гэтэл юмс үзэгдэл бүхэн бүгдээрээ бол одоо судлаад үзэхэд тухайн одоо зүйлийн мөн чанарыг яг энэ зүйл энэ байна гэдэг нэг гаргаж ирэх одоо тодорхойлох тийм зүйл байхгүй байдаг. Хэдийгээр бидний нүдэнд бол үзэгдэхтэй тэр зүйл нь бол яг үнэхээр байгаа юм шиг харагдаж байгаа. Үнэхээр одоо яг байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэр нь бол угтай хоосон чанартай юм аа. Угтай бол байхгүй юм аа. За Жанжаар холбогд оржгийн одоо айлцсан байдаг бидний нүдэнд үзэгдэж байгаа юмс бүхэн бүгдээрээ оюун ухаанд ямар ч одоо зүйл гадаа дүрс одоо мөн одоо дотоод сэтгэл аль альнийг ингээд аваад үзэхэд одоо байгаа юм шиг одоо бидэнд одоо байгаа мэт одоо бидэнд харагдаж байгаа. Гэвч тэр бүхэн бүгдээрээ бол одоо угтаа бүгд адилхан хоосон чанартай юм байна гэж одоо айлцсан. За тэгээд энэ хэсэг дээр бол мөн чанараар одоо хоосон юм аа гэдгийг одоо чин үнээр сайтар харах тун гэж одоо гарч ийн. За түүний дараагаар дүрс хоосон дүрс болоо дүрсээс тусад хоосон үгүй хоосноос тусад дүрс үгүй гэж одоо ингэж айлцсан ба. За энэ бол одоо хоосон чанарыг одоо дөрвөн одоо ухаанаар тайлбарладаг ийм одоо хэсэг юм. За тэгэхээр хамгийн эхлээд бол одоо хоосон чанартай юм бэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Гэдэг нь бол одоо юмс дүрс тэргүүтээ юмс бүхэн бүгдээрээ одоо хоосон чанартай. За огт байхгүй болчих юм үгүй юм аа. Тэм учраас одоо хоосон ч одоо дүрс болоо юм аа. Хоосон ч одоо дүрс болоо гэж одоо айлцсан. За дүрсний одоо хэлбэр, өнгө, дүрс энэ маш олон одоо зүйлүүд, ийм олон зүйлүүд одоо ингэж одоо бий болж иж одоо дүрс одоо ийм олон одоо олон чанараар одоо ингэж оршиж байгаа. За тэгээ эдгээр бүхэн бүгдээрээ бол өөр бусад одоо шалтгаан дээр одоо бусад одоо зүйлтэй шүтэлцэж одоо оршиж байгаа юм аа. Тэм учраас одоо дүрс нь бол огт хоосон бос биш юм аа гэж. Тэм учраас хоосон ч одоо дүрс болоо гэж альцсан байна. За дүрс бол одоо олон уг шалтгаан дээр одоо шүтэлцэж одоо бий болж байгаа. За ингээд ийм за мөн чанартай хоосон учраас өөрийн одоо мөн чанар нь хоосон юм аа. Өөрийн мөн чанар нь хоосон учраас бусдаас хамааралтайгаар оршиж байгаа юм аа. За дүрс хоосон гэдэг нь бол огт байхгүй гэсэн үг биш юм. Мөн чанартай хоосон гэхдээ энэ нь огт байхгүй гэсэн үг биш. Яагаад гэвэл одоо дүрс нь бусад одоо олон зүйлүүдтэй одоо хамааралтайгаар шүтэлцэж оршиж байгаа учраас огт байхгүй биш юм аа.
За гадаад юмс үзэгдэл өөрийн дотоод оюун ухаан энэ бүхэн бүгдээрээ ямарваа нэгэн одоо хувь өөрсдийн одоо хувь олон хувиудаас одоо ингэж бүрдэж байгаа. За тэр хувь тус бүрийн ингээд ялгаад үзэх юм бол одоо тодорхойл энэ нь одоо хувь тус бүрээр нь ялгахад тухайн зүйлийг тодорхойлох боломжгүй болдог. Яагаад гэвэл тус одоо тухайн хувиуд нь одоо дангаараа тухайн зүйлийг илэрхийлэх боломжгүй. За тийм учраас энэ олон одоо хувиас бүрдэж олон хувиас одоо хувьтай шүтэлцэж орж байгаа учраас энэ тухайн зүйл нь бол тухайн зүйлд нь өөрийн мөн чанар гэж байхгүй юм аа. Энэ олон зүйлтэй одоо хамааралтайгаар орж байгаа учраас хоос нь одоо дүрс гэж одоо хоос нь дүрс юм аа гэж одоо альцсан байна. За энэ тухай одоо бэлгүүний үндэс номонд бол альцсан одоо өчигдрийн номын айлдварт бол одоо энэ тухай тайлбарласан. За шүтэн барилгын одоо онол нь бол төв үзлийн одоо хамгийн туйлын ойлголт юм а гэж одоо альцсан. За бидний нүдэнд үзэгдэж байгаа тэр юмс бүхэн бүгдээрээ одоо өөрийн мөн чанараар бүтээгүй энэ нь нэр болон одоо томьёолын төдөд одоо үзэгдэж байгаа юм а гэж ингэж одоо альцсан. За бидэнд бол тухайн үзэгдэж байгаа тэр зүйл маань бол үнэхээр баттай байгаа гэсэн ийм хатуу бодол байдаг. За ингээд мөн чанараараа бүтээгүй тэр зүйлийг бол үнэхээр бүтсэн байна гэж ингэж хатуу бодсны улмаас одоо буруу бодол бий болж байгаа. Тухайн зүйлийг одоо мөн чанартай хоосон гэдгийг нь ойлгоод авчих юм бол тухайн зүйлийн үнэн мөн чанарыг ойлгоод авчих юм бол одоо буруу бодлууд арилна. Энэ буруу бодлыг арилгаж чадах юм бол юмс үзэгдэл рүү одоо юмс үзэгдлийг буруугаар ойлгосон тэр буруу ойлголтыг арилгачих юм бол уур хилэн хүсэл шунал гэх мэт одоо ийм нисонос мөсөх төлөөд арилнаа. Энэ тухай одоо бэлгүүний үндэс дээр бэлгүүний үндэс номод бол тодорхой айлцсан. За энэ гадаад үзэгдэж байгаа юмс үзэгдэл маань үнэхээр бидэнд үзэгдэж байгаа шиг бүтээгүй гэдгийг өчигдрийн одоо номын айлдвар дарсанчлан одоо орчин үеийн шинжлэх ухааны одоо квант физикийн онолооч одоо тайлбарлах боломжтой байна. За квант физикийн одоо төвшөнд бол сэтгэлийг одоо судлах тал дээр бол одоохондоо судалгаа хийгээгүй байгаа. Харин гадаад юмс үзэгдлийг бол дүрс юмс үзэгдэл материалын зүйлүүдийг бол одоо судалж чадж байгаа. За тухайн зүйлийг бол одоо судалж үзээд энэ нь одоо үнэхээр үзэгдэж байгаа шиг одоо байхгүй гэдгийг одоо квант физикийн онолоор бол тайлбарласан. За тэгээд энэ нь бол одоо сэтгэл хөдлөлтийн үзэл онолтой тун адилхан байна. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлтөнд бол одоо тухайн зүйлийг тодорхойлох оюун ухаан байх юм бол тэр зүйл байна гэж одоо үзэж байгаа. Тухайн зүйлийг тодорхойлох оюун ухаан байхгүй бол тухайн зүйл нь байхгүй гэж одоо үздэгтэй тун адилхан байгаамаа гэж. За ингээд дүрс хоосон ч дүрс болоо гэж одоо гарлаа. За түүний дараад нь бол дүрсээс тусад хоосон үгүй гэж одоо гарч байна. За дүрсийн одоо мөн чанар болсон тэрхүү хоосон чанар нь бол дүрсээс тусдаа байх одоо боломжгүй. За тийм хоосноос тусдаа дүрс гэж одоо байхгүй гэж. За тэгэхээр хоосон чанар одоо тухайн одоо юмс үзэгдэл түүний одоо үндсэн мөн чанар энэ хоёр нь бол одоо тусдаа байх боломжгүй юм аа. Яагаад гэвэл тухайн зүйлийн одоо мөн чанарыг тэр одоо тухайн зүйл дээр л одоо үндэслэж тодорхойлох боломжтой юм. За тэгээд хоёр үннийг тайлбарлах үед бол энэ тухай одоо их дэлгэрэнгүй одоо тайлбарладаг. Нуус тарны номлолд гардаг хоёр үнний ойлголт арай өөр байдаг. За үнэмлэхийн үннийг бол одоо 7 зүйлээр одоо тайлбарладаг. За тэгэхээр энэ нь бол одоо тус дотор 7 зүйлийг одоо өөрсдийн онцлогоор нь бодох юм бол үнэмлэхийн үннийг ойлгож авах илүү одоо төхөмтэй байдаг. Харин одоо энэ судрын ёсны төвшөнд бол одоо энэ үнэмлэхийн үнэн болон одоо харьцангуй үнэн хоёрыг бол ойлгоход одоо тодорхой байна. Дүрсээ одоо тухайн одоо юмс үзэгдлээс тусдаа
тухайн одоо тусдаа одоо түүний харьцангуй үнний одоо мөн чанарыг тодорхойлох боломж тусад нь ялах тавих боломж байхгүй юм аа. За тэгээд энэ бол одоо дөрвөн одоо ухаанаар хоосон чанарыг одоо тайлбарлаж байгаа юм хэсэг юм. За тэгээд үүний дараагаар үүнчлэн мэдрэхүй, үйлдэхүй, ухамсар бүгд хоосон болоо гэж альцсан нь бол одоо энэ илүү дэлгэрэнгүйгээр одоо тайлбарлаж байгаа юм. За түүний дараагаар нь бол одоо 12 шүтэн барилгыг одоо тайлбарлсан. За энэ нь бол анхны одоо мөнхгаас хамгийн сүүлийн одоо өдлөх өгөхгүй хүртэлх одоо 12-ын шүтэн барилгыг дистраллаар нь одоо ёсчлон одоо бяцлах хэсэг гарч байгаа. Мөн одоо хойноос нь одоо буцааж бяцлагдаг бол одоо ёсыг буцаах гэж одоо хэлдэг. За тэгээд ингээ буцаан одоо бяцлагдаг ийм хоёр янзаар одоо 12 шүтэн барилгыг одоо бодож бяцлагдаг. За тэгээд түүний дараагаар бол одоо нүд үгүй чих үгүй гэх мэт одоо дэлгэрэнгүйгээр одоо альцсан байна. За тэгээд уур хилэн хөсөл шунал гэх мэт одоо энэ муу нисоност муу сэтгэлүүд бол бүгд одоо юмс үзэгдлийг мөн чанараараа бүтсэн гэх энэ буруу одоо ойлголт мунхгаас одоо үүдэлтэй. За хөсөл шунлын одоо ерөндөг дээр одоо ариун бүсийг бодож бяцлах, уур хилэнгийн ерөндөгт асрал инэрлэг бяцлах энэ нь бол одоо тухайн хэсэг зуурт одоо тэдгээр бүгдийг тэдгээр нисоност муу сэтгэлийг дараах одоо төр зүрийн ерөндөг болно. Харин тэрийг одоо нисоност муу сэтгэлүүдийг одоо бүрэн гүйцэд дарж чадах гол ерөндөг нь бол одоо буруу бодлыг арилгах юм. Тэрхүү буруу бодлыг одоо хэрхэн яаж арилгах вэ гэвэл юмс бүхэн мөн чанартай хоосон гэдэг ойлголтоор л одоо энэ буруу бодлуудыг арилгах юм аа. За ингээд хоосон чанарыг одоо ойлгож аваад түүнийг одоо олон дахин одоо бодож бяцлахж баттай одоо ойлголт авах хэрэгтэй. Энэ баттай ойлголтыг одоо авч чадах юм бол одоо энэ гадаа бараагатай гэдэг энэ таринд гардаг одоо ойлголтууд гарч иж байгаа юм аа. За энэ бол одоо ямар утгатай вэ гэхээр одохтун цаад чандад одохтун, цаад чандад сайтар одохтун бодийн хутагдор одоо суурийг хатгахтун гэсэн одоо утгатай ийм одоо үг юм. За тэгэхээр хоосон чанарын хамгийн эхлээд хоосон чанарын ойлголтыг авах хэрэгтэй. За Ширвага болон Братега будданаар бол одоо нирваны хутгийг чухалчилдаг. Харин одоо их бодисаттванаар бол одоо бурхны хутгийг одоо чухалчилж байгаа. За тэгэхээр өөрсдийн одоо тэр чухалчилж байгаа тэр зүйлийг хэрхэн одоо олж авах арга замыг хамгийн эхлээд мэдэх хэрэгтэй. Энийг олж авах боломжтой гэдгийг мэдээд авчих юм бол түүнийг одоо олж авъя гэсэн одоо ийм хүсэл эрмэлзэл төрж эхэлдэг юм аа. За тэгэхээр гадыг гэдэг нэгдүгээр ихэд одохтун гэдэг энэ үг нь бол одоо би үнэхээр одоо тэр бурхны хутгийг одоо олж авъя гэсэн одоо энэ хүсэл эрмэлзлийг одоо хэлж байгаа юм аа. За хоёр дахь одохтун гэдэг нь бол за бурхны хутгийг олж авахд бол зайлшгүй шаардлагатай зүйл нь бол хоосон чанарыг онож мэдэх явдал юм байна. За тэгэхээр энэ хоосон чанарыг бол амирлан оршихуйн одоо эрдмийн үүднээ амирлан оршихуйн үүднээс одоо энийг үзэж судлах хэрэгтэй болно. За тэгэхээр ер нь хоосон чанар суралцахад бол сонсох, санах, бяцлах, дадуулах ийм гурван зүйлээр одоо суралцж байгаа. За хоёр дахь одоо одохтун гэдгээр бол ялангуяа одоо тэр дадуулахын одоо эрдмийг хэлж байгаа юм аа. За ингээд хоосон чанарыг одоо улам гүнзгийрүүлэн одоо ингээд дадуулж бяцлахж улам одоо гүнзгийрүүл улам гүнзгийрээд улам одоо баттай болоод ирэхин хэрээр одоо хоёр үзэгдэл хоосон чанарыг одоо яг ямар байгаа яг түүнийг байгаа мөн чанараар нь одоо илтэд одоо харах боломжтой болж ирдэг. За тэгээд энэ нь бол одоо хутагт одоо энэ хоосон чанарыг одоо илтэд онож мэдчих чадах юм бол одоо хутагт болж ирж байгаа. За тэгээ өчигдрийн одоо номын айл дүр ихэнд гарсан одоо хутагт болно. Хутагт гэдэг маань бол одоо эгэл бодиглоос одоо илүү гараад ирж байгаа юм. Тийм учраас одоо энэ хоосон чанарыг илтэд онож мэдчихэж одоо энэ хутагт болж байгаа юм аа.
За тэгээд энэ одоо өөрийн онож мэдсэн одоо хоосон чанарыг илтэд онож мэдснийг улам одоо гүнзгийрүүлээд шинээр одоо энэ хоосон чанарын талаар ойлголт авахгүй ч гэсэн тэр онож мэдсэн тэр зүйлийг улам одоо гүнзгийрүүлж баттай болж ингэж яваад мөн одоо нисуунаас болон одоо мэдгэдэгний түйтгэр эдгэр бүгдийг одоо алгуур арилгаж эхэлдэг. За ингэ арилгаж явсаар бол хамгийн сүүлд нь одоо бүрэн гүйцэд бүгдийг нь арилгаж дуусснаар бол одоо бурхны хотод одоо хүрж байгаа юм аа. За ингээд бурхны хутагт хүрэх үед бол одоо бодийн хутагтор одоо суурийг хатгахтун гэдэг хэсэг дээр одоо хөрсөж байгаа юм. За хоосон чанарыг одоо бодож бяцлагснаар одоо оюун сэтгэл ямар өөрчлөлт гарах юм бэ? Сэтгэл хэрхэн яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг бол одоо энэ дадятай гади гэдэг энэ тарины үед бол одоо бүрэн гүйцэд ойлгож авах авнаа гэж саяны одоо тайлбарснаар бол ойлгож авна. Тийм учраас одоо 3 цагт маш их ажирсан бурхан бүгд ч одоо бэлгийн цаад чандад хөрөхөд шүтээд ханцшгүйдээд үнэхүү төгсгсөн бурхны годготоор бурхан болмоо гэж. За өнгөрсөн цаг үеийн одоо бурхтууд бүгдээрээ хоосон чанарыг одоо бодож бяцлагж одоо чуулганы мөр, барилгын мөр, үзэхүйн мөр гэх мэт эдгээр 5 эрдэмүүдийг одоо олж авч эцэст нь бурхны хутагт хүрсэн. За яг энэ цаг үеийн одоо бурхтууд ч гэсэн мөн адилхан одоо ийм л зарчмаар явагдана. Ирээдүйн бурхтууд мөн адилхан одоо энэ л арга замаар явж одоо бурхны хутагт хүрэх юм аа. Энэ хамгийн эхлээд одоо сонссон зүйлийг магад баттай одоо ойлгож баттай ойлголт болгож авна. Баттай ойлголтыг улам одоо ахин дахин одоо дадлаг болгож өөрийн одоо сэтгэлд өөрчлөлт гаргаж авна. Ийм одоо зарчмаар хоосон чанарт одоо цоролцож бурхны хутагт хүрнэ гэж. Тийм иймийн тул бэлгийн цаад чандад хүрхэн тарин нэр их ухааны тарин. За хоосон чанарын одоо онож мэдсэн тэр бэлэг оюун бол хоосон чанарыг одоо онож мэдсэн бэлэг оюун бол одоо их ухааны тарин болно, ханцшгүй тарин бол, үл тэнцэх тарин болно, зовлон бүгдийг маш их дамирлуулагч тарин болно, хуурм үгүй ба үннийг мэдүүлэгч болоо гэж одоо ингэж гарч байна. За бод сэтгэлтэн махаас одооноор энэ мэт бэлгийн цаад шөнө хөрхөнгөн үнд суралцагдсан. Ингээд ял төгс нүгдсэн бурхан багш бүр самадын бясалгаас босоод бод сэтгэлд махаас одоо хотод жанаас гэд сайн болоо хэмээгээд сайн болоо язгуурын хөвгүн тэр түүнчлэн болоо язгуурын хөвгүн тэр түүнчлэн буюу түүний чиний хэрхэн номсны дагуу бэлгийн цаад шөнө хөрхөнгөн үнд суралцагдсан гэж одоо айлцсан байна. За тэгээд бид бүгдээрээ одоо энэ бэлгүүний зүрхэн судрыг уншдаг. Энэ утгыг одоо ингээд ойлгоод бодоод унших юм бол илүү их одоо ач тустай. Утгыг бодоод ингээ ахин дахин уншаад байхлаар нэг мэдхэд одоо тодорхой хэмжээгээр одоо ойлголт нь улам одоо хүчтэй болж ирдэг. Одоо хүмүүс одоо дугаар цагаан шүү 3 гүрэм гэдэг номыг одоо засал болгож одоо саад барслыг арилгахад одоо ингэж уншдаг. Яг угтаа бол энэ нь гол зорилго нь бол одоо тэр үнэхэр бүтсэн гэх энэ зүйлийг л одоо арилгахын тулд одоо энэ номыг унших хэрэгтэй юм аа. Түүнээс нэг төр зургийн одоо саад барслыг арилгахын тулд уншдаг биш. Ягаад гэвэл ийм гүнзгий утгатай, ийм чухал номыг жижиг зүйлд одоо зориулж болохгүй. За ингээд мөрийн 3 эрхэм номын одоо тайлбар руу оръё. За мөрийн 3 эрхэм ном бол одоо 14-р зууны үед 14-р зууны үед одоо зохиогдсон төвдийн одоо за Ханимба гэдэг номон дотор одоо гардаг Живзарандава Богзонхов тэгээд өөр нэг одоо ламыг хэллээ. Энэ 3 ламд одоо мөргөл одоо 3 төвдийн одоо цас төвдийн орны энэ 3 эрдэмтэнд одоо мөргөл үлдсэн байдаг.
За богдсонхоо бол одоо хоосон чанарын онолд бол маш онцгойлон одоо суралцсан. За энэ одоо гол хүчин зүйл нь бол Жавзаран даваа байсан гэж. Жавзаран даваа үед бол одоо Жавзаран даваа өөр энэ байнга одоо хоосон чанарыг үзэж судалдаг байсан. Тэм учраас одоо явсан чи одоо хоосон чанар, суусан ч хоосон чанар гэдэг ийм үг хэлц үг гарсан юм аа. За хоосон чанар гэдэг бол одоо юмс бүгдээрээ одоо юмс бүгдийн одоо мөн чанараар бүтсэн гэдгийг одоо өгөөсгөж байгаа. За тэгээд ингэж өгөөсгөж байгаа учраас одоо байхгүй болгож байгаа учраас энэ огторгуутай адилхан одоо зөөрөлдөг юм аа. За ингээд богдсонхоо бол амдууд одоо агшин мэндэлсэн. За багаасаа одоо цорж дондөрөн чин багшин дэргээд одоо ном үзэж одоо шавил суусан. За тэгээд цорж дондөрөн чин одоо сүүлдээ одоо төв зан нутаг руу одоо явж ном үзэх хэрэгтэй гэж одоо ингэж одоо айлцсан байна. За тэгээд нам одоо богдсонхын одоо намдар дотор гардаг цорж дондөрөн чин бол одоо ном одоо дөрвөн мөрчүлэг айлдаад одоо ийм юм учраас ном үзэх шаардлагатай төв газар очих хэрэгтэй гэж одоо ингэ зөвлөсөн байдаг. За тухайн үед бол одоо зан нутагт бол одоо бурхны буддийн гүн хаан суралцах одоо гол газар нь байсан гэж. За богдсонхоо одоо хэрхэн одоо хурдан цээжлэх маш одоо ухаан сайтай байсан гэж. Тэгээд олон хүмүүс одоо нэгэн зэрэг одоо хэрхэн их ном цээжлэхээр бол уралдсан. За богинохон хугацаанд одоо маш их одоо ном цээжилж байсан гэж. Тэгээд богдсонхоо бол үнэхээр хурц ухаантай юм хүн байсан. За тэгээд багшийн одоо цорж дондөрөн чин багшийн зөвлөснөд одоо зан нутагт борилсон байна. За тэгээд энэ зан нутагт морилоод эрдэм ухаанд маш гүнзгий суралцаа тэгээд одоо том багш болсон байна. За тэгээд нэгэн үе одоо лам өөрийн багш одоо лам умава гэдэг багшаараа дамжуулж одоо манчур бурхантай одоо уулзсан байна. Лам умава гэдэг багш нь бол бүр багаасаа одоо манчур бурхантай одоо уулзж байсан байна. За тэгээд за богдсонхоо анх одоо хар өнгөт лагшин өнгө нь одоо хар тийм манчур бурхныг анх одоо богинохон хугацаанд хараад өнгөрсөн байна. За тэгээд сүүлд нь бол одоо ламомо гэдэг одоо багшаараа дамжуулаад одоо манчур бурхантай одоо холбоотой болж эхэлсэн байна. За тэгээс хожимо одоо яг манчур бурхантай бол одоо шууд өөрөө биечлэн одоо шууд одоо уулзсан гэж. За бидний хувьд бол одоо бурхантай уулзна гэдэг бол одоо маш өндөр түвшинд хүрсэн юм шиг одоо ойлголт байдаг. За тэгээд богдсонхоо одоо манчур бурхантай уулзсангуудаа одоо хоосон чанарын үзэл онол гүнзгий үзэл онолын талаар ингээ асуусан байна. Тухайн үед бол одоо манчур бурхан ном үзэх хэрэгтэй, ийм ном үзэх хэрэгтэй гэж одоо айлцсан. Ном сайн үзэх хэрэгтэй. Миний одоо тэгээд манчур бурхан одоо богдсонхоо хоосон чанарын тухай жоохон тайлбарлаад тэгээд ийм ном үзэх хэрэгтэй гэж одоо зөвлөсөн. Тэгээд хожимо одоо хоосон чанарыг одоо бүрэн гүйцэд мэдэж чаднаа. Ингийн тулд одоо аглагт суух хэрэгтэй. Аглагт сууж байгаа нь бол одоо нүгэл хилэн цай арилгах, буян хураах. Нүгэл хилэн цай арилгаж буян хурааж одоо хоосон чанарыг бүрэн гүйцэд одоо мэдж бүрэн гүйцэд одоо онож мэдэх боломжтой болно. За тэгээд ингэж хэдийгээр богдсонхоо тухайн үед бол одоо маш том багш бол олон шавнарт ном заадаг том багш байсан боловч одоо тэр хичээл ном төр орхиод одоо манчур бурхны одоо зааврын дагуу зөвлөсний дагуу одоо аглагт морилсон байна. За тухайн үед бол одоо
одоо маш олон хүмүүс одоо ингэж ном зааж яж энийг одоо зогсоож болохгүй гэж одоо хүн зөвлөсөн ингэж одоо ингэж айлтгаж яасан байна. За тэгээд одоо ингээд энийг одоо манчур бурханд ингээд айлтгаад хүмүүс ингэж одоо буруутгаж магадгүй олон шамнараа орхиод ингээд ганцаараа ингээд аглаглал яваад өглөө энэ нь бол одоо хүмүүс энийг одоо буруутгаж намайг одоо буруутгаж магадгүй гэж одоо ингэж айлтгах үед манчур бурхан шашинт тус болох хэсгийг нь бол би мэднэ. Тэм учраас одоо аглагт заавалчгүй одоо аглагт морилох хэрэгтэй гэж одоо ингэ заавалчгүй одоо морилох хэрэгтэй гэж айлдсан байна. За тэгээд богдонхоо аглагт одоо морилоод нүгэл хилэнцээ арилгах, буян хураах одоо энэ зүйлд бол маш хүчтэй одоо шамдаж эхэлсэн. За нэгэн одоо чулуун дээр мандал өргөдөг байсан. За тэгээд тэр чулуун одоо хүртэл одоо төвдөд байгаа. За ингэж одоо нүгэл хилэнцээ арилгах, буян хураах энэ үйлд одоо шамдаад тэгээд түүний дараагаар одоо гүн үнзгийн үзэлд одоо суралцсан байгаа. За тэгээд яг одоо хоосон чанарын гүн үзэлд одоо суралцах үед одоо Будда Балидагийн одоо номыг үзэж одоо тэр хоосон чанарын үзэл онол бүрэн үзэд одоо хүрсэн байгаа. За тэгээд аглагт одоо байх үед нэгэн шүн зүүдэлсэн баг. Хотогт нагарч өнө болон одоо түүний шамнар бүгд нийлээд одоо ном хэлсэж байна гэж одоо ингэ зүүдэлсэн байна. За тэгээ энэ эдгээр эрдэмтдийн дотроос одоо хөхөвдөр өнгөд одоо биеийн өнгө нь хөхөвдөр өнгөтэй одоо тийм хүн босоо тэр нь бол одоо Будда Балида байсан. Ловн Будда Балида босч ирээд одоо өөрийн зохиосон Будда Балида гэдэг номыг одоо өгсөн байна. За тэгээд маргааш нь одоо нэг хүн одоо өөрт богдонховд одоо Будда Балида гэдэг номыг одоо өгсөн байна. За тэгээд тэр номыг одоо үзэж хагаад одоо Будда Балида номыг үзээд яг тэр тухайн үедээ бол одоо хоосон чанарын эцсийн ойлголт одоо хоосон чанарыг бүрэн гүзэд одоо ойлгож авсан гэдэг. За одоо манчур бурхантай уулзж ирсэн мөн одоо маш олон одоо бош амьдралд ном заадаг ийм том багш болсон хойноо ч гэсэн богдонхоо одоо аглагт морилж нүгэл хилэнцээ арилгах буян хураахад одоо шамдаад дараад нь ахин одоо ном үзэж судалж ийж одоо тэр хоосон чанарын эцсийн одоо ойлголтыг олж авсан байна. За ингэж одоо хоосон чанарыг бүрэн гүйцэд одоо онож мэдсэн. За тэгээ үүний хамт нуус тарийн одоо номлолд ч гэсэн одоо суралцсан. За амьдралын оршихуй болон үлэмж үзэхүйг одоо хослуулж чадах юм бол одоо судал гэх мэт одоо нуус тарины номлыг анхааран авлагуулахад бол маш одоо онцгой болж ирдэг. За тэгээд ингэснээрээ бол одоо бурхантай уулзаж одоо бурхантай уулзахад бүр илүү одоо дөхөн болж ирдэг юм аа. За богдонхоо хичнээн одоо гайхамшигтай эрдэмтэн байсан гэдгийг нь бол түүний 18 бот номыг одоо үзээд одоо ойлгоно. Будэн Тамжи Чимбагийн бол одоо мундаг эрдэмтэн байсан. Том эрдэмтэн байсан боловч одоо түүний номыг үзэхэд бол одоо богдонхын хэмжээнд хүрэхээр одоо тийм одоо эрдэмтэн байгаагүй. Яагаад гэвэл
За бүдэн гэгэний одоо тэр нуус тарины одоо доржоо гэдэг номыг одоо үзэх үед би нэлээд одоо тэндээс их юм мэдэж авах болов уу гэж бодоод үзсэн гэж төдийлөн одоо юм олж авч чадаагүй гэж харин богд зонховын одоо ном сургаалыг үзэж судлахад бол одоо энэ 18 бот ном дотор бол үнэхээр асар их одоо гүн утгатай маш их одоо мэдлэг өгөх эрдэмтдийн одоо сэтгэлийг булаах юм гайхамшигтай одоо номууд байгаа. За богд зонховын одоо маш олон шавнар байсан. Одоо тэд нар шавнар дотороос бол цахуу хомбоо аваан дагба гэж одоо юм шав гарсан. За 60 гэдэг газар руу одоо явж ном үзэх хэрэгтэй. Бясалгал одоо анхааран авлах хийх хэрэгтэй гэж одоо ингэж айлдсан байна. За тэгээд тэр айлдварын дагуу цахуу хомбоо аваан дагуу 60 гэдэг газар одоо очиж суус. За энэ тухайн үедээ бол одоо богд зонхоо багштай одоо надад өвдөс хайрлаач гэж одоо ингэж хүсэл тавих үед богд зонхоо одоо энэ номыг одоо зохиож явуулсан байна. За богд тойрон багш нарт мөргөмөө гэж одоо эхэлж байна. За богд гэдэг нь бол одоо игэл амьдралаас одоо татгалзаад игэл амьдралаас одоо дээш гарсан одоо ийм хүнийг одоо богд гэж хэлж байгаа. За тойн гэдэг нь бол одоо яг одоо тойн гэдэг нь бол одоо ёсчлон одоо явсан одоо хүнийг тойн гин. За тэгээд багш гэж гарч ирж байгаа. За энийг бол одоо энэ богд тойм багш гэдэг энэ гурван үгийг бол одоо тус нь одоо салгаж ойлгодог. За эхнийх нь бол одоо ялагчийн эрхэм зарлиг бүхний гол утга гэдэг одоо ийм шүлэг гарч ирж байгаа. За энэ шүлэг нь бол одоо номлохыг одоо товрвий гэсэн одоо ам тангарахын одоо шүлэг байгаа. За тэгээд энэ хэсэг дээр бол одоо бурхны мөрийн 3 эрхэм гэдэг ийм зүйлийг бол одоо гарганаа. Магад гарахгүй бод сэтгэл үнэн үзэл гэдэг энэ 3 зүйл бол мөрийн 3 эрхэм байгаа. Энэ 3 эрхэмийг бол одоо хамгийн гол 3 зүйл учраас одоо мөрийн 3 эрхэм гэж надад нэрлсэн байна. За жишээлбэл одоо хотогт нагарч унаа одоо Эрдэнийн эрх номонд илт өндөр болон одоо гэгэрлийн хотыг олох тухай одоо альцсан. Гэгэрлийг олоход бол хамгийн эхлээд одоо илт өндөр буюу одоо сайн заяаны төрөл хүний төрлийг одоо олох хэрэгтэй. За сайн заяан дотроос одоо хамгийн одоо чухал төрөл нь бол одоо хүний төрөл юм. Ягаад гэвэл энэ хүний төрөл нь бол одоо саруул бэлэг оюунтай юм а. Энэ саруул бэлэг оюун дээр үндэслэж одоо гэгэрэлд хүрэх боломжтой болно. За тийм учраас одоо хамгийн эхлээд сайн заяаны одоо төрлийг авах хэрэгтэй. За тэгээд асар ариун магад гарахгүй үгүйгээр сансар далайн амгалангийн үрийг хүсвч амьрлах арга байхгүй гэдэг одоо энэ шүлэг гарч иж байгаа. За энэ хэсэг дээр нь бол одоо магад гарахгүйг одоо олох хайх хэрэгтэй гэж одоо гарч байна. За тэгэхээр магад гарахыг одоо мэдэж авахын тулд одоо өхөл одоо мөнх усыг мэдэх шаардлагатай. Энийг ойлгож яж одоо магад гарахыг одоо бүрэнгүүсэд ойлгож авна. За хүний бие бол одоо агшин агшнаар эвдэрч өөрчлөгдөж эвдэрч байдаг. За тэгээд ингэж хөгшөрж ингэж явсаар байгаад эцэстээ одоо хүн ингээд өгч байхгүй болж байгаа. Энэ бол одоо мөнх бусын ерөнхий ойлголт юм аа. За хамгийн эхлээд чөлөө уучрал гэдгийг бол одоо ойлгох хэрэгтэй. За чөлөө гэдэг нь бол одоо чөлөөгүй зүйлүүдээс хагацсан учраас чөлөөтэй. Учрах ёстой зүйлүүдтэйгээ учирсан учраас одоо уучрал гэж одоо ингэж хэлдэг. За одоо ингээд үзэхлээр энэ чөлөө уучралыг одоо ингээд ойлгож авах юм бол үнэхээр маш их ховор зүйл гэдг нь бол мэдэж авна.
За 7 тэрбум хүмүүс одоо амьдарч байгаа. Энэ дотроос чөлөө учрал бүрдсэн хүн бол одоо маш цөөхөн байна. За ингээд чөлөө учрал бүрдсэн одоо энэ төрөл бол одоо олдоход их ховор олцсон хойноо одоо бас одоо өн удаан одоо орших боломжгүй. Энэ чөлөө учрал бие энэ бол одоо эвдрэх шалтгаан ихтэй баталгаа байхгүй одоо ийм төрөл юм. За тийм учраас одоо энэ үхэл мөнхөсийг одоо бодох юм бол номд орох нь илүү одоо хурдан байдаг. За тэгээд үхэл мөнхөсийг одоо бодоогүй хүмүүс бол маш их төлөлгөө гаргаад одоо тэгнь тэр жил тэгнь ингэнгээл их маш их төлөлгөө гаргаж явдаг. Тийм учраас одоо хизээ үхэх нь тодорхойгүй, үхэх нь тодорхой, хизээ үхэх нь тодорхойгүй, үхэх үед ном буян л одоо хэрэгтэй гэдэг ийм ойлголтуудыг ойлгож авах юм бол одоо номд шамтах нь илүү хурдан болно. За ер нь одоо орчлон хорвоод одоо төрж байгаа янз янзын одоо төрөл авж байгаа нь бол энэ бүхэн бүгдээрээ үүлийн одоо үр дагаварт бий болж байгаа юм. За тэгэхээр үүлийн үрийн одоо ойлголтыг одоо мэдэж авах хэрэгтэй болно гэж. За тэгээд үүлийн үр нь бол одоо үйл хийх юм бол түүний үр дагавар нь эрхэн тодорхой болно. Үйл нь ямар үйлх нь яг л тийм үр дагавраа өгнө. За тэгээд товчтой бол одоо энэ үйл хийгээд нисуунсын ирэхээр авсан энэ бие зохицмол зовлонгийн одоо мөн чанартай юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. За тэр мэд дадуулснаар орчлонгийн хотол чуулганд гэдэг одоо гэхийн дөрвөн мөрчүүлэг байна. Энэ хэсэг дээр бол одоо эдгээр одоо үхэл мөнх бос үүлийн үрийн тухай ойлголтыг авчих юм бол одоо эцэстээ баттай ойлголт авах юм бол өдөр шөнө аль нь ч гэсэн одоо энэ зовлонгоос салъя гэсэн одоо энэ ийм нирваны хотыг олъё гэсэн одоо ийм сэтгэл төрдөг. Тэгм энэ одоо хүсэл нь бол өдөр шөнө аль нь ч ялгаагүй төрж явах юм бол магад гарахын одоо сэтгэл үнэн зөвөр одоо төрж байна гэсэн үг. За тэр тухайн магад гарахын одоо сэтгэл нь бод сэтгэлтэй холбогдохгүй бол одоо бурхны хотыг төгсгийгээр л одоо хүрэх тийм уг шалтгаан болж чадахгүй гэдгийг одоо дараагийн шүлгэн дээр тайлбарласан байна. Асар хүчтэй дөрвөн мөрний урсгалд автаж эргүүлэхэд хэцүү үүлийн одоо чанга хүлээсээр хүлэгдэж бид барихын мөн чанар торны одоо дотор төмөр торны дотор хоригдсон балар мөнхгийн харанхуй бүхнэр бүрхэгдээд за эцэс төгсгөлгүй сансарт төрлөөс төрөл дамжин гэдгийг хэлж байгаа. Энэ хэсэг дээр одоо би бод сэтгэлийг одоо төрүүлэхийг одоо бод сэтгэлийг одоо бясалгадаг. За дөрвөн мөрний одоо асар хүчтэй дөрвөн мөрний урсгалд автаж гэж гарч байгаа. Энэ бол одоо зовлонт одоо нэрвэгдсэн амьтдыг одоо хэлж байгаа юм. За дараад нь болохоор бид барихын төмөр торны дотор хоригдсон гэж гарч ирж. За энэ нь бол одоо бид нар зүүдэнтэй ч гэсэн одоо бид нар бие гэдэг баримтлалд одоо хүлэгдсэн байдаг. Үзэгдэж байгаа одоо юм бүхэн бүгдээрээ одоо өөрийн мөн чанараар одоо бүтээгүй. Хэрвээ үүнийг одоо өөрийн мөн чанараар бүтсэн гэж одоо бодох юм бол энэ хэдийгээр ингэж мөн чанараар бүтсэн гэж бодох тусмаа одоо энийг бид баримтлах одоо буруу баримтлал бол улам хүчтэй болж байдаг юм аа. За тэгээд бод сэтгэлийг одоо бяцлахыг одоо айлцсны дараагаар бол одоо хоосон чанарын үзэл онолдод хэрхэн суралцах тухай одоо айлцсан юм аа. За
богцонхоо бол одоо хоосон чанарыг үзэж оноход одоо хичээх дүн гэж айлтаагүй, бие үгэн онолыг одоо үзэж суралцахад одоо хичээх дүн гэж айлтаагүй, гагцхүү одоо шүтэн барилгын онолыг шүтэн барилдаж гарахын одоо онолд одоо суралцах хэрэгтэй, үүнд шамдах хэрэгтэй гэж одоо айлцсан юм аа. Энэ нь бол шүтэн барилдаж гарахын онол нь бол одоо бурхан багшийн эцсийн одоо таал байсан учраас энийг одоо ингэж айлцсан юм аа. Уг-үрийн одоо шүтэн барилдлага, за тэгээд 12 шүтэн барилдлага гэд эдгээр бүгдийг одоо бүрэн гүйцэд ойлгож авч энэ одоо учир шалтгаанууд дээр үндэслэж тэр хоосон чанарын одоо бүрэн гүйцэд ойлгож авч чаднаа. Хоосон чанарыг бүрэн гүйцэд ойлгож авах шүтэн барилдаж гарахын одоо онол бол хамгийн чухал юм. Юмс өөр мөн чанараараа бүтсэн гэдгийг няцаахын тулд одоо мөн чанараараа бүтээгүй гэдэг ойлголт бол чухал. За мөн чанараараа бүтсэн гэдэг нь бол одоо шүтэн барилдаж гарсан гэдэг энэ ойлголтоор шүтэн барилдаж гарсан гэдэг ойлголтоор бол одоо үнэхээр бүтээгүй гэдэг ойлголт нь бол энэ ойлголтыг олж авна. Сэтгэл төдийдний одоо үзэл онолоор бол одоо уг-үрийн одоо шүтэн барилгаар юмсыг одоо мөн чанараараа бүтсэн гэж одоо тодорхойлдог. Уг-үрийн одоо шүтэн барилдаж гарахын онолоор юмсыг мөн чанараараа бүтсэн гэж хэлж байгаа нь бол одоо бурхан багшийн тааллыг одоо буруугаар тайлбарлаж байна гэж одоо ингэж богцонхоо шүтэн барилгын одоо магтаал дээр айлцсан. За зоригдлын одоо тушааг одоо арилах зоригдлын тушааг одоо эвдэх хэрэгтэй гэж одоо гардаг. За шүтэн барилдаж гарах уу гэдэг нь бол одоо альва нэгэн одоо зүйл дээр шүтэж бий болсон гэдэг дээр бодглын одоо тухай тайлбарлах үед одоо бодгол гэдэг маань бүгд одоо шалтгаан дээр үндэслэж одоо бий болсон гэдгийг одоо бодох үед яг энийг ингээд би бодох үед миний сэтгэлд нэг онцгой одоо мэдрэмж төрж ирсэн гэж миний энд одоо гинт хорсох шиг болсон гэж. За тэгээд тэр үед бол одоо бодглын бие үгүй гэдгийг бол маш хүчтэй одоо ойлгосон. За тэгээд түүний дараагаар бол одоо худагт нарж унаа одоо бие цогцсыг одоо баримталж байгаа цагт бодглын бие гэдэг баримтлал бол одоо гарч ирнэ гэдэг энэ хэсгийг одоо судалсан. За тэгээд бодгол гэдэг нь бол одоо бие цогцоос тусдаа одоо за тэгээд тухайн үед бол одоо бодглын одоо бие үгийн ерөнхий одоо ойлголтыг бол одоо баттай ойлгож авч чадсан. За тэгээд тэр цагаас хойш бол одоо би бие үгэн одоо онол болон одоо бод сэтгэлд одоо илүү их одоо суралцаж одоо бодож бясалгаж ирсэн. Тэгээд би өглөө босонгуудаа одоо бод сэтгэлийг бясалгадаг. Ядан бурхтын одоо бясалгалыг бол хийдэг. Гэхдээ одоо эдгээр бүгдийг бол одоо бод сэтгэл хоосон чанарын үзэл онолтой уялдуулж одоо бодож бясалгадаг юм аа.
За нэгэн зэрэг гэдэг хэсэг одоо хойно гарч байна. За тэгээ энэ нэгэн зэрэг гэдэг нь бол одоо за энэ нэгэн зэрэг гэдэг дээр бол одоо дандар лааранбийн одоо Монголын дандар лааранбийн одоо тайлбар байдаг. За энэ нь бол одоо шүтэн барилга хуурмаг үзэх төдийгөр магад мэдл орны баригдах байдал бүхнийг эвдвээс магадтай тэр цагт үзлийн ажил гүйцэх болно гэж мөн чанараараа бүтсэн мөн чанартаа бүтээгүй гэдгийг одоо баттай сайн ойлгож аваад үзэгдэж байгаа юмс бүхэн бүгдээрээ мөн чанараараа бүтээгүй гэдгийг одоо баттай ойлгож авч чадах юм бол за энэ үүгээр нь бол одоо үзэгдэж байгаагаар нь хэтрүүлэн одоо үзэх энэ туйлширлыг арилгаж чадна. За хоосноор одоо үзэгдэж байгаа шиг бүтээгүй гэдэг нь бол одоо тэр үгүйсэх туйлширлыг одоо арилгаж байгаа. Шүтэн барилдаж одоо гарсан учраас үүгээр нь бол одоо хэтрүүлэх одоо туйлширлыг арилгана гэж. За тэгээд хоосон чанар гэдэг нь бол одоо шүтэн барилдаж одоо гарах гэсэн одоо утгыг илэрхийлдэг. За тэгээд шүтэн барилдаж одоо гарахыг ойлгож авч чадах юм бол одоо тэр уг хийгээд урд урах ёсыг одоо мэднэ гэж байгаа. Тэгээд уг хийгээд урд урах ёсыг одоо мэдэж чадах юм бол эцлэн барих үзлээр булаагдахгүй болмоо гэж одоо нэгж гарсан байна. За тэгээ сүүлд нь бол одоо хамгийн сүүлийн одоо шүлэг дээр нь бол одоо цахав бамбуу аваан дагбаг энэ бүгдийг ойлгож авч одоо анхааран авлах хийхдээ одоо аглагт гарах хэрэгтэй гэж одоо альцаа. За тэгээд мөн одоо цахав бамбуу аваан дагбад одоо би хожимоо одоо бурхны утгийг олох үед одоо чи миний ууган шив болно. Тэр үед би чамд одоо хамгийн анхны номын одоо айлдвараа чам зориулж айлдана гэж одоо ингэж одоо гардаг. За тийм учраас бол цахав бамбуу аваан дагбуу бол одоо богцонховын одоо асар ойрын одоо шав байсан. За тийм учраас энэ хэдийгээр энэ номон дээр бол одоо цахав бамбуу аваан дагбууд одоо хөөмн гэж одоо айлдсан боловч ном түүний ном сургаалыг үзэж судалж байгаа хүн бүхэнд одоо бид бүгдэд одоо хэлж байгаа юм шүү. За ингээд мөрийн 3 эрхэм номыг тайлбарлаж дууслаа. 10 хагас цаг ч гэсэн яг сайхан яг таарлаа. За маргааш 3 дахь өдөр бод сэтгэл үүсгэх одоо өвдөс хайрлнаа. Би одоо ядмын бясалгал хийх үедээ жоохон бясалгал хийсэн ч гэсэн төвний эхлээд бол одоо бод сэтгэлийг төрүүлдэг. Бод сэтгэлийг төрүүлээд бод сэтгэлийг бясалгаад тэгээд дараа нь одоо энэ бясалгалыг одоо хийдэг. Унтахтаа ч гэсэн одоо бод сэтгэлийг одоо бясалгаж байгаад унтдаг. За тэгээ энэ өөрийн болон бусдын тусыг хийхэд одоо бод сэтгэлийг одоо бясалгаж ээж одоо энэ бүгдийг бүрэн гүйцэд хийх болно хийн. Тийм учраас ямар ч үед одоо энэ бод сэтгэлийг одоо бясалгадаг. За За ямандаг бурхантай одоо уулзаагүй байна. Хэрвээ одоо ямандаг бурхантай уулзах юм бол ямандаг бурхан одоо бод сэтгэлийг л одоо номлох болно. Түүнээс биш одоо тим имийг ч одоо таслана, тим имийг одоо хөөж явуулна гэж одоо ингэж альдахгүй яг.